Хамт цаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Жуделожи подкастын маань 34 дахь дугаар өвгөр эхэлж байна. За тэгээд Монголд маань сонгуулийн одоо жил болж байгаа. Сонгуулийн сар бас эхэлсэн байна. Тэгээд хаасайгүй сонгуулийн мэдээллүүд явж байгаа юм чинь бид нар бас югаараа тутах гээд сонгуультай холбоотой шийдвэрүүд бас хайж агаад манай Марла маань сонгуультай холбоотой нэгэн сонирхолтой шийдвэрийг танилцуулахаар бэлтгэсэн байна. За, сайн байцгаана уу? Жуделожи подкастынхаа шинэхэн дугаар тавтамаар л Монгол ч гэлтгүй ер нь дэлхийд даяар сонгуул яриад ах шүү дээ. Одоо зүгээр Тэгээ энэ жил чинь нөгөө айгүй олон улсад сонгуулийн нөгөө юу жил нь таарч байгаа. тий одоо бүр яг нөгөө юуны энэтхэгийн сонгуул бүр яг болж байгаа юм билээ. Тэр чинь бүр ингээд сар үргэлжилдэг процесс юм билээ шүү дээ. Нөгөө тэрбум хүнтэй болохоор яг ингээд сар үргэлжилдэг юм билээ. Санаас тэгээ ерөөхдөө сонгуулийнхаа зүгээр манай дэлж байгаа нэг тийм шатууд нь бол Монголтой бараг адилхан юм билээ. Одоо нөгөө ерөнхийлөгчөө сонгоно, парламентаа сонгоно, бүгдээ яг манайх шиг нөгөө орон нутгийн сонгуул гэдэг шиг орон нутгийн захиргаан энтрээ сонгоод бас яг тэгэж явдаг гэд ер нь жоохон төстэй тийм сонгуулийн процесстэй гэж лээ. Гэтэ зүгээр ингээд сонгуул нь цар үргэлжилдэг. Тэгэхээр бас хэцүү сонсож байна тийм. Бүр сар хүмүүс сонгуул өгөх нь шүү. Манай ч бүр ингээд ганцхан өдөр болоод дуусчих тийм. Тийм ээ. За тэгээд хайж үрнэ угаасаа сонгуульд өгч байгаа. Энэ удаагийн сонгуул яагаад ч мэдгүй ингээд ягаад ч мэдгүй сонгуул чухал да. Гэтэл энэ удаагийн сонгуул бүр чухал юм шиг мэдгүй нэг тийм сонин цаанаасаа нэг тийм мэдрэмж өгөөд байгаа юм шиг санагдаад байгаа. Эсвэл нэг тийм нийгмийн дарамт шалтгаалч юм аа мэдгүй. Цаанаасаа л нэг бүр илүү чухал сонгуул өгч ил юм шиг санагдаад. Тэгээд хайдаа сонгуультай холбоотой кейсэрэ гэж бодсон. Гэтэ нэг тийм нөгөө аймаар алалцдаг кейс. За энэ алалцдаг хэмжээнд хайж юмшгүй нэг тийм амар хуулийн маргаантай кейс юм шиг бас надад нэг санагдаагүй. Ер нь ингээд яг тодорхой нэг л маргаан дээр нэхэмжил гаргаад за тэгээд тэн дээр нь маргасан тиймэрхүү кейс байгаа. За тэгэхээр ер нь кейс рүү орчих тий. За энэ удаагийн дугаард болохоор сонгуульд нэр дэвшигчтэй холбоотой кейсийг ярих чинь. За тэр тусмаа сонгуулийн нэр одоо сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны бүртгэлтэй холбоотой. За тэгээд энэ одоо бүртгэлтэй холбоотой зохицуултыг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгдэг бэ гэдэг ийм кейсийг ярихаар бол бэлдсэн. Гэтэл нэг саяны сонгуулийн ерөнхий орны мэдээ харсан чинь одоо сонгуульд чинь нөгөө баран ингээл нам болгоноос 126 тэгвэл эвсэл болгоноос дахиад 126 зөнгөт ер нь бараг 1000 гаруй хүн бол нэр дэвшиж байгаа юм билээ. Тэгэхээр 1000 гаруй хүн бол энэ сонгуулийн зардлын данс мэдээж хөтөлж тарах бах те тэр хүмүүс чинь ингээд өөрсдөө тусдаа нэр дэвшээд явах болохоор за тэгээд тийм болохоор тэрнтэй холбоотой ингээд 1000 гаруй хүн айгу холбоотой хамааралтай болохоор сонирхолтой магадгүй гэж бодлоо. За хэмжлэгч нь бол 2020 оны улсын хурлын сонгуульд нэр дэвшигч байгаа. За тэгээд хэмжлэгчүүд манайхан энэ уусаа ихтэй нийтэд нээлттэй мэдээлэл болохоор хилжүүл зүгээр ахаа тий. Угаасаа л 20 онд хин хаана нэр дэвшнэ бүгд мэдэн штэ. Нөгөө ганхүү ах чинь амар ахын тэр болсон ганхүү гэж нах. Гэр мэдэн штэ тий. Сүхбаатар аялаад байдаг. Тий. Аялаад байдаг ганхүү ах чинь 2020 оны улсын хурлын сонгуульд Сүхбаатар дүүрэх нэр дэвшсэн. Гэтэ би залруу эсвэл аль нэг нам эвлэр нэр дэвсэсг нь бол би сайн судлаагүй, сайн бас сандгүй. За тэгээд тэр ганхуу ах маань ганхуугүй маань хэмжил гаргасан. За хинт холбогдуулж хэмжил гаргасан мэхээр хариуц чинь Сүхбаатар дүүргийн татврын хэлцээний татврын улсын бол байцаагч байгаа. За хэмжлийн шаардлага болохоор тус байцаагчийн шид эхлэх хуудсыг бүтэнгүй олгуулах гэдэг ийм хэмжлийг нийслэлдэх захааны нэрийн анхаачны шүүхэд бол гаргасан. За тэгээд энэ нөгөө 2020 оны улсын хурлын сонгуультай холбоотой болохоор 2021 онд ерөнхийдөө шийдвэрлэгдээд дууссан. Гэхдээ ерөнхийдөө яг улсын дэд түвшний яг эцсийн шийдвэр нь бол 2022 оны ихээр дуусаад маргаан нь бол яг 2021 оны одоо сүүлээс эхэлсэн байлээ. Яг процессыг 2020 оны сонгуульч нь бас нэг 6 мургаан сар болж байгаа. Тэгээд тэрнийхэн дараа ингээд одоо татвар улсын байцаагч бол үндэсний аудитын газрын төрөл нөгөө нэг
холбогдох нэр дэвшсэн хүмүүсийн зардлын данс мастай холбоотой хяналт шалгалт бол хийн штэ тий. Тэгээд тэр мөр цаг хугацаа явсны дараагаар шийтгэлийн хуудсанд 2020 оны 12 сарын 20-нд гарсан юм лээ. За тэгээд энэ шийдвэр бол гарсны дараа маргаж байгаа гэхээр анхаачны шүүхийн шийдвэр бол яг 2021 оны 12 сарын бас гараад за тэгээд дазаалтны шүүх бол 2022 оны 1 сард гараад за сонирхолтой нь юу гэхээр улсын дэд шүүх шийдвэрлэгдээгүй дазаалтны шүүхийн шийдвэрээр бол эцэслэгдсэн. Яагаад гэвэл улсын дэд шүүхэд бол хяналтын шатны гомдол гаргасан боловч за хэмжлэгч ганхуу гой маань гаргасан боловч улсын дэд шүүх бол нөгөө хяналтын шатны шүүх болоод хилжүүлэхээр хүлээж аваагүй хилцүүлэхээс татгалцсан одоо ийм шийдвэр байгаа. За яг юутай холбоотой гэдгээр түрүүний хэлсэнчлэн сонгуулийн нөгөө зардлын данстай холбоотой зөрчлийн тухай хуулид ийм одоо зөрчилээд юм байна л та. Зөрчлийн тухай хуулийн 17-гийн 1-р зүйлт нь болохоор сонгуулийн хуулийг зөрчих гээд за тэгээд тэрнийх нь 20 нэвт нь сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх за тэгээд зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж зарцуулах талаар хууль засан журмыг зөрчсөн болвол энэ бол ингээд зөрчил болно. За хүнийг 10,000 нэгжлээ тэмцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 сая төгрөгөөр за хууль этгээдийг 100,000 нэгжлээ тэмцэх хэмжээний төгрөгөөр буюу ерөнхийдөө 100 сая төгрөгөөр одоо торгох ийм хариуцлагатай ийм одоо зөрчил бол байдаг юм байна. За тэгэхээр харах юм бол сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх за тэгээд зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүл зарцуулах талаар хууль засан журам зөрчүүл гэж ерөнхийдөө нэг юм жоохон тийм ерөнхий байдлаар томьёолсон байт юм байна л та. Одоо хууль заасан журмыг зөрчихгүй яг тийм үйлдэл хийвэл энэ бол зөрчил шүү гээгүү. Хууль одоо тодорхой нэг журам байгаа те тэрийг зөрчгөл энэ бол ингээд зөрчил болно шүү гэдэг иймэрхүү агуулгатай зөрчил бол заасан байдаг юм байна. За тэгээд тэр зохицуулалт нь ямар хуу зохицуулалтууд байдаг вэ гэд наанаа танилцуулчих гэж бодлоо. Тэгвэл ч ойлголттой цааш явах хэвлээ. За Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль гэж байгаа. За тэр хууль дээр ч юм бол ингээд нөгөө Монгол Улсын их хурлын сонгуулийг одоо хэрхэн зохион байгуулахтай ямар процесстэй явах гэдэг одоо бүх процессыг ингээд заасан сонгуулийн хууль байгаа. За сонгуулийн хуулийн 51-р зүйлээс сонгуулийн зардлын данстай холбоотой зохицуулалт байдаг юм байна. За 51-р зүйлийн 51-ийн 3-т нь за нам эсвэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш сая яг энэ шийдвэр нь гараадсан тий сонгуулийн хорооноос яг сая гараад зарим жоохон маргаан царга эхлэх шүү дээ. Тэгээд энэ ховд юу бол төгсгөл нь нэрэ гэж бодож байгаа. За тэгээд тэр нөгөө нэг нам нэр дэвшигч сонгуулийн ерөнхий ороонд одоо энэ сонгуульд нэр дэвшигнэ гэдэг хүсэлтээ өгөөд тэгээд сонгуулийн ерөнхий ороо тэр нам болон нэр дэвшигч нь хууль засан тодорхой ингээд шаардлагатай хангалттай тохиолдолд нэр дэвшигчээр ингээд бүртгэж байгаа. За тухайн тэр бүртгэх шийдвэр гарснаас хойш энэ сонгуулийн тухай хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг бол ингээд нээлгдэг юм байна. Одоо нэр дэвшигч болон нам аль аль нь нээлгэж болно гэдэг. За тэнгуүлээ 51-ийн 4-т нь нам эсвэл болон одоо нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж одоо бүртгүүлэх юм үүргийг хүлээдэг юм байна. За тэгэхээр сонгуулийн тухай хууль бол одоо данс нээлгэн тэргээ ингээд холбогдох төрийн эрхгүй байгууллагад одоо мэдэгдээд бүртгүүлэх ёстой гэж ингээд заасан байдаг. За энэхүү журмыг зөрчих юм бол зөрчлийн тухай хуулиас энэ холбогдох одоо зөрчил гэж тооцоод шийтгэл оногдуулдаг байх нэ. За тэгээд бас яг уу энэ маргааны сонгуульд явж онцолж байгаа нь яасан бэ гэх юм бол яг нөгөө улсын дэд шүүхийн одоо энэ хяналтч нар гаргаж байгаа гомдлыг хилэлцүүлэх хэсэгтэй холбоотой шинэ зохицуулалттай холбоотой тийм шинэ одоо эрх зүйн судалгааг сая 2024 оны ихээр 2-3 сард билүү. Одоо тийм 3 сард тийм нээлттэй нэгэн форумын дэмжлэгтэйгээр ингээд судлаачид гүйцэтгээд бол нийтсэн байлээ захиргааны хэргийн тэнхимийн одоо жишээн дээр. За тэгээд тэр тэнхимийн жишээтэй холбоотой одоо ингээд нэг жил хагас яваа те тэрнтэй холбоотой ингээд шийдвэрүүд ингээд харж мараад шүүж хахад ерөөдөө яг энэ сонгуулийн зардлын данстай холбоотой ингээд амар олон кейсийг улсын дэд хүлээж авахаас татгалцсан юм ажиглагдсан баггүй юу? Бараг яг үүнтэй ижил төстэй 14 орчим одоо гомдол улсын дэд шүүхэд бол ингээд хяналтын журмаар ирсэн байсан. Тэгээ гол нь яасан бэ гэсэн чинь улсын дэд шүүх ингээд бүгднийг хүлээж авахаас татгалцсан байсан. Сонирхолтой санагдсан юм
одоо бүх энэ кейсээр анхаашны шүүх уул нь бол хэмжлэлийг дандаа хангаад энэ нөгөө нэг шийтгэл оногдуулаад байгаа тэр шийтгэх хууцыг болоод бүтэнгүй болгоод байсан. Тэгсэн чинь давзаалтчны шүүх болвол дарандаа тэрийг одоо ингээд анхаашны шүүхээс эсэргээр нь шийдсэн буюу хэмжлэгийг хэрэгсэхгүй болоход шийтгэл хууцыг хэвээр нь үлдээгээд байсан. Тэг яг нөгөө нэг шүүхийн тухай хууль болон яг тэр захааны шүүхэд хэн шиг тухай хууль заасан ингээд бид нэр зохицуултыг харах юм бол анхан болон давзаалтны шүүх бол ингээд ялгаатай шийдвэр гаргачих юм бол уул нь усан дэд шүүх ингээд хүлээж аваад тэрийг шийдвэрлэх ёстой тий яг ингээд зохицуулт харах юм бол шүүхүүд тэрийг ингээд ялгаатай шийдвэр гаргасан гэдгээр гэхдээ энэ тохиолдлуудад усан дэд шүүх бол ингээд хүлээж аваагүй татгалзаж шийдвэрлсэн байсан. За харах юм бол зарим нь бол яг шууд ингээд 2020 оны улсын хурлын одоо сонгуультай холбоотой нэв дэвшигчнэр болоо. Нэв дэвшигчнэр бол гомдол гаргасан. Зарим нь болохоор яг орон нутгийн сонгуультай холбоотой. Гэхдээ кейс нь бол яг энэ сонгуулийн зардлыг анстай холбоотой иймэрхүү үгнүүд байсан. Тэгээд яг тэр судалгаан дээр бичсэн дүгнэлт ч юм уу те ерөнхийдөө зүгээр ажиллахад юусэн бэ гэхээр уул нь бол ингээд харахад эндгээр гомдлуудыг улсын дэд шүүх хүлээж авах шийдвэрлэх ёстой байсан юм шиг хэрнээ харах юм бол нөгөө ийм олон кейс яг анхны нэг шидээд дараа нь давхын одоо нийслэх давзаалтчны шүүх болохоор яг дахиад бүгднийг ингээд нэг одоо юу ч хууль хэрэглээтэй хуулийн тайлбартай шийдчихэж байгаа болохоор магадгүй яг улсын дэд шүүхээс ямар нэгэн одоо хууль хэрэглээний алдаа малтаа байхгүй те эсвэл төлөв буруу тайлбарлаж хэрэглээгүй ч юм уу те тэрийг ингээд засаж шаардлага гүйчих гэдэг юм уу эсвэл нөгөө давзаалтчны шүүхээс анхаашны шүүхийн шийдвэрийн одоо буруу хууль тайлбарлаж хэрэгэлсэн тэр алтааг нь засчихсан байгаа болохоор магадгүй хяналтын шатны журмаар дахид хүлээж авах шийдвэрлэх шаардлагагүй гэдэг тиймэрхүү дүгнэлтэд бас ерөнхийдөө судлаач нар хүрсэн байлээ. За тэгээд одоо наан жоохон ерөнхийдөө оршил явууллаа. За тэгэхээр үйл баримт руугаа орё. За хэмжлэгч маань ерөнхийдөө юу гэж хэмжил гаргасан бэ гэдэг юм бол за хэмжлэгч ганхуугүй маань 2022 оны улсын хурлын сонгуульд эвслээс нэр дэвшсэн юм бэ шүү. Эвслээс Сүхбаатар дүүрэгт бол нэр дэвшиж өрсөлдсөн. За тэгээ улсын хурлын сонгуульд яг миний би одоо нэр дэвшиг өрсөлдөхдөө альва хүн хуулийн этгээдээс мөнгөн хандив бол аваагүй цуглуулаагүй. Зөвхөн одоо өөрийн хөрөнгөөс сонгуулийн сурталчилгааны холбогдох зардлыг гаргасан юм аа. За тийм болохоор сонгуулийн одоо хандивын дансыг аливаа бантанд бол ингэж тусгайлан нээлгээгүй. Яагаад тэгэхээр те хандив цуглуулаагүй аваагүй ер нь данс нийлүүг бодоход юу аван ч гэж бодоагүй юм болов. За тэгээ юутай ч гэсэн ийм аваагуудыг өөрийнхөө ингээд хөрөнгөөс ол зарцуулсан юм аа гэж гэрэг тайлбарыг өгөөд за тэгээд Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 51-р зүйлийн 51-ийн 4 дахь заалт нь бол яг энэ одоо хэмжлэгч ганхуугаагаа ойлгож байгаа гэж өөрөө тайлбарлахдаа хандив авах гэж буюу эсвэл нам эвсэл нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс нийлэгч түүнийг бүртгүүлэх үүрэгтэй гэж би ойлгосон. Тийм болохоор нөгөө хандивын дансыг бол ингэж анханаас нь тусдан нээлгээгүй, нээлэх шаардлага одоо байгаа гэж би бол ингээд бодоогүй. Тийм болохоор өөрийнхөө ингээд нөгөө данснаас өөрийнхөө мөнгийг одоо өөрийнхөө сурчлаганд хэрэглэсэн болохоор би бол нэг хууль зөрчсөн гэж бодохгүй байна гэдэг одоо ийм тайлбарыг бол өгсөн. За харин нөгөө нэг хариуцагч буюу татврын улсын байцаагч маань юу гэж тайлбарлаад байгаа гэхээр за сонгуулийн тухай хуулийн 51-р төслийн 51-ийн 4-р зааснаар одоо хандив авсан тохиолдолд заавал данс нийлгэн эсвэл тэрийг бүртгүүлнэ гэдэг одоо ийм утгатай бол биш ээ. За энэ нөгөө нэг нэр дэвшигч байсан, нэр дэвшсэн анхуу гэдэг одоо хүмүүс сонгуулийн зардлаа өөрөөсөө гаргаж исэн мөнгө өрөнгө хувийн дансаа энэ заалтын дагуу бас түрээ авч тэмдээд баглуу бүртгүүлэх ёстой байсан юм а буюу улсын байцаагч бол ерөнхийдөө одоо энэ сонгууль хэрэгжилж байгаа те сонгуулийн сурталчилгаанд хэрэгжилж байгаа одоо сонгууль нэг жишгчгээд ямар нэгэн мөнгө хөрөнгө үн зарцуулж байгаа түүнийгээ ямар нэг данснаас гаргаж л байгаа бол түүрийгээ заавал ингэж төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх ёстой байсан. За тэгээ энэ тохиолдолд анхуу гэдэг одоо энэ нэр дэвшигч маань бүртгүүлээгүй байсан учраас түүнийг одоо төрлийн тухай хуульд заасан зөрчилгүүд үзээд за ингээд шийтгэл хуудас ногдуулаад 8,000 нэгжтэй буюу 10 сая төгрөгөөр торгосон одоо ийм шийтгэл хуудас ногдуулсан. За ерөнхийдөө үйл баримт нь бол энэ данс нээлгээгүй. За тийм болохоор дансаа бүртгүүлээгүй. За тэн дээр нь татврын улсын байцаагч бол дансаа бүртгүүлээгүй. Яагаад тэгэхээр хууль заснаар ямар ч дансаа бүртгүүлэх ёстой гэж шийтгэл хуудас ногдуулаад 10 сая төгрөгөөр торгосон. За тэгээд захиргааны нэрийн шүүхэд бол ханджээ. За анхаашны шүүх бол хэмжлэгийг хангаж шийдвэрлэсэн. Нүгс үг гэхээр нөгөө 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан шийтгэлийн хуучин бүтэнгүй болгоцсон. За
Анхаачны шүүхийн шийдвэрийн үндэслэл болохоор за тийм ээ сонгуулийн тухайлдаас ингээд нөгөө данс нийлгэх за тэргээ ингээд нөгөө санал авах өдрөөс одоо 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад ингээд бүртгүүлэх үүрэгтэй. За үүнийг зөрчих юм бол энэ төвшин тухайлын 17 дугаар зүйлийн 17-гийн 1-р зүйлийн 21-т заасан одоо ийм зөрчил бол болоод энэ хариуцлага хүлээлгэхээр юм байна. Өмнө нь дурдсан болохоор би товчлчлаа шүү. За тэгээд хуулийн дээрх заалтуудаас үзвэл нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс нийлгэх, за нийлгэсэн дансны дугаар банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, за бүртгүүлэх талаар одоо ерөнхийдөө Монгол Улсын нэг хурлын сонгуулийн тухайд заасан. За тэгээд энэ зардлынаас бүртгүүлэх журмыг зөрчсөн бол энэ зөрчлийн тухайд шийтгэл оногдуулна. За гэтэл нэр дэвшигчийн ганхуугүй бол нөгөө хууль зааснаар сонгуулийн данс нээлгээгүй. За өөрийн нэр дээрх дансаа ашигласан болохоо илэрхийлсэн. За тэгээд энэ Монгол Улсын их хурлын сонгуулийн тухайлийн 40-р зүйлийн 49.3-т сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хууль заасны дагуу нээлгсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүл зарцуулнаа. Буюу ерөнхийдөө за тэгээд за арчлахын зохицолноос уншиж байна. 49.4-т нь болохоор сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардлыг цуглуулах, за зарцуулахыг хориглоно гэж бол сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг хуулийн дагуу нээлгсэн зардлын дансанд төвлөрүүл зарцуулна. Тэгээд өөр данснаас сонгуулийн зарцуулахыг хориглоно гэдэг ийм зохицуулалт байдаг. Тэгээд гомдол гаргах чинь болохоор сонгуулийн зардлын данс нээлгэлгүй өөрийн нэр дээрх данснаас ерөөдөө одоо өөрийнхөө тэр сурталчилгааны дээр сонгуулийн зардлыг бол гаргасан. За тэгээд Монгол Улсын их хурлын сонгуулийн тухайлын холбогдох заалтыг бол ерөөдөө харах юм бол ингээд зөрчсөн байна гэж болуулсан дүгнсэн. Ягаад тэгэхээр өмнө нь дурдсанчлан нэр дэвшигч одоо сонгуультай холбоотой зардал гаргаж байгаа болвол тэрийг одоо тэр дансаа олтыг бүртгүүлээд тэр данснасаа л холбогдох зардлыг гаргана. Өөр данснаас бол уул нь ингээд мөнгө цуглуулах зарцуулах бол нь хориглосон байна тий. За тэгээд энэ тохиолдлыг бол зөрчсөн байна. За тэгээд данс нийлгээгүй ийм тохиолдолд шийтгэл оногдуулахаар байх боловч төрлийн тухай хууль одоо яг энэ нөгөө нэг данс нээлгээгүй тохиолдолд шийтгэл оногдуулна гэж бол заагаагүй ээ. Өгчилж тэгж бол заагаагүй. Тийм болохоор төрлийн тухай хууль заасан одоо нөгөө төрлийн тухай хуулийг төсөөдөө хэрэглэхгүй байх гэдэг зарчмын дагуу энийг ингэж төсөөдөө хэрэгжилж болохгүй. Тийм болохоор энэ шийтгэлүүдийг бол хууль бүсгүүлүүдэд түнгүй болгосон. Өмнө нь хэлсэнчлэн төрлийн тухай хуулийн нөгөө 17-гийн 1-р зүйлийн 21-ийн жоохон тийм ерөнхий зохицуулт байгаа тий. Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх. За тэгээд зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүл зарцуулах талаар хууль засан журмыг зөрчсөн гэдэг ийм зохицуулт. Яг энд нь нөгөө нэг сонгуулийн зардлын дансыг нээлгээгүй болвол зөрчил болно гэж шууд нөгөө нээгээгүй гэдэг ийм үг байхгүй байна гэж өгөхөд агаашны шүд дүгнээд шууд ийм нөгөө зөрчил нээлгээгүй гэж заагаагүй болохоор төсөөдөө хэрэглэхгүй гэдэг өөрөлдөө тайлбарласан. За базаалтны шүүх болохоор анхаачны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод хэмжлэлийг бүхэлдэн ерөнхийдөө хэрэгсэхгүй болгосон. За энэ нь болохоор шийтгэлийн хугацааг хэвээр үлдээсэн гэсэн үг юм хэвээр. За энэ нөгөө нэг ганхуугүй маань болохоор сонгуулийн зардлын дансны дугаар банкны нэрийг санал авах өдрөөс одоо 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад нэртгэж одоо мэдэгдэж энэ бүртгүүлээгүй үйлдэл нь за нэгдүгээр Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 51-р зүйлийн 51-ийн 4-т заасныг зөрчсөн юм уу? За энэ 51-ийн 4-т нь болохоор нам өвсөл болон нэр дэвших сонгуулийн зардлын дансны дугаар банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй өдрийн өмнө бүртгүүлнэ гэдэг нөгөө зохицуулт байгаа. За хоёрдугаар талаар зөрчлийн тухай хуулийн 17-гийн 1-р зүйлийн 21-т заасан сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх талаар хууль засан журмыг зөрчсөн эсрэг талаар ерөнхийдөө одоо шүүх дүгнэлт өгсөн. Ийм хоёр асуултанд шүүх дүгнэлт өгсөн. Нэгдүгээр яг тэр 51-ийн 4-т заасан журмыг зөрчсөн юм уу? За тэгээд яг тэр данс нээлгээгүй энэ үйлдэл нь яг зөрчлийн тухай засан зөрчил болох юм уу гэдэг юм хоёр асуудал гэсэн. За учир нь тус харилцааг зөвхөн нөгөө энэ Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль биш одоо холбогдох журмаар зохицуулж байна. Анхаачны шүүх бол зөвхөн Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийг л одоо баримтаар шийдвэрлээд байгаа тийм. За тэгсэн чинь даазаалтны шүүх бол энэ хуулиас чинь гадна тусдаа журам байна гэсэн. За энэ журам нь ямар журам бэ гэх юм бол Монгол Улсын ерөнхий аудитын одоо 2020 оны 5 сарын 21 өдрийн тушаалаар баталсан Монгол Улсын их хурлын сонгуульд оролцож байгаа нам эсвэл нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, за зардлын тайланд аудит хийх, хянах,
дүнг нийтэд мэдээлэл танилцуулах ингээд журмыг бол батлаад за энэ журмаар бол энэ сонгуулийн зардлыг дансыг бүртгэх хянахтай холбоотой юм нэрэттэй харилцаа зохицуулсан байдаг юм байна. За энэ журам нь ямар зорилготой вэ гэх юм бол за нэр дэвших сонгуулийн санхүүжилттэй хуулиар хүлээн зөвшөөрсөн бодиттой их үүсвэрээс бүрдүүлснэ. За тэгээд зориултын дагуу зарцуулсан талаар тайлбартай холбоотой буюу одоо хууль бус хандив цогцлуулж төвлөрүүлэхийг одоо хоригдсан одоо төвлөрлөхийг хоригдсан. За тэгмээ сонгуулийн санхүүжилтийг сонгогч иргэд олон нийтэд нээлттэй ил тод байлгах. За тэгээд нэр дэвшигчид санхүүгийн хувьд харьцангуй тэгш байдалтай сонгуульд өрсөлдөхтэй. За хууль бус санхүүжилтийг хязгаарлах. За сонгуулийн явцад хууль бус сурталчилгаа болон үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө зарцуулахаас өршлөн сэргийлэх нөхцөлийг одоо бүрдүүлэх зорилго бүхий ерөөдөө ийм журам байдаг юм байна. За тэгээд журмын 3-ын нэгт нь нам эвсэл нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай сонгуулийн ерөнхий орны шийдвэр гарснаас хойш нам эвсэл нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлсэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж, сонгуулийн зардлын дансны дугаар банкны нэрийг санал авах өдрөөс 20-с доошгүй хоногийн өмнө үндэсний авсан газарт бол бичгээр мэдэгдэж бүртгүүлнэ. За 4-2-т нь нам эвслээс нэр дэвшигчийн сонгуулийн санхүүжилт нь намын өөрийн хөрөнгө за тэгээд нэр дэвшигчийн өөрийн мөнгөн бус хандиваас бүрдэн буюу одоо заавал зөвхөн хандив гэдэг ахгүй тий өөртөөс хөрөнгөө ингээд сонгуулийн сурталчилгаанд зарцуулж болно. За 6-гийн нэгт нь сонгуулийн зардал зарцуулах нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө нь хувь хүний орлогын автан татврын тухай хуулиас орлогод хамаарах мөнгөн хөрөнгө байна буюу хууль ёсны одоо тийм орлого хөрөнгө байна шүү гэж одоо тус заснаар нэр дэвшигчийн зөвхөн хууль ёсны шаардлага авсан мөнгөн хөрөнгө болон за мөнгөн бус таньдаг хүлээн авсан авч болоход гадна хэрвээ одоо өөрийн хөрөнгийг сонгуулийн зардал ашиглаж байгаа бол сонгуулийн зардлын дансны дугаар банкны нэрийг үндэсний авсан газарт бол бүртгүүлэх зохицуулалттай байна гэж бол базаалтны шүүхээс ийм журмыг бол тайлбарласан. За тэгээд эцэст нь юу гэсэн бэ гэх юм бол одоо дээрх хууль болон журмын даглуудаас үзэхэд одоо хэмжилт буюу гомдол гаргасан ганхүү гэдэг нэр дэвшигч маань тэгээ сонгуулийн болон өнгөрсөн тий. За сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх болгонд ерөнхийдөө тогтоогдож байна. Одоо данс нээлгээгүй ч гэсэн тодорхой данс бол ашиглаад байгаа шүү дээ өөрөө. За тэгээд тэр дансаа бол бүртгүүлэх болгонд тогтоогдож байна. За энэ зөвшөөрөл хуулийн 17-гийн 1-р зүйлээ 21 заасан сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төлөвлөрөх зарцуулах талаар хууль заасан журмыг бол зөрчсөн гэж бол ингээд базаалтны шүүхээс үзээд шийдвэр хуульцааг бол хэвээр гэж үлдээсэн ийм кейс бол болсон. Тийм ээ. Нөгөө нэхэмжлэгч маань юу гэж ойлгосон бэ гэхээр угаасаа би нөгөө данс нээлгээгүй хандив цуглуулаагүй те. Ер нь хандив цуглуулах тохиолдолд данс нээлгэх юм байна. За тэгээд данс нээлгүүл бүртгүүлэх юм байна. Одоо би өөрөө хандив цуглуулаагүй зүгээр өөрийнхөө хөрөнгөөс ашигласан болохоор данс нээлгээжгүй, өөрийнхөө дансыг бүртгүүлээжгүй. Тийм болохоор би нэг одоо ингээд хууль төрсөн гэж бодохгүй байна гэсэн боловч та одоо сонгуульд бол яг сонгуульд зориулсан уул нь данс нээлгэх ёстой хууль заснаар тэгээд тэр данснаас нь гол нь одоо хяналт шалгалт юм те яг одоо хууль ёсны мөнгөн хөрөнгө ашигласан уу ер нь бол бас ингээд ил тод байдалтай холбоотой юм зохицуултууд байгаа. За тэгээд тэрийг нээлгээгүй байсан ч гэсэн яг ямар одоо өөрийнхөө хөрөнгө бол ашиглах нь бол ингээд хууль ёсны дагуу бол боломжтой юм шүү дээ өөрөөр ашиглаж болно. Тэгээд гол нь яг ямар данс ашиглаж энэ сонгуулийн одоо үйл ажиллагаанд оролцож байгаа вэ гэдгээр заавал бүртгүүлэх ёстой гэдэг одоо ийм тайлбарыг бол шүү хийжээ. Тийм. Өнгөрсөн ер нь бол сонгуулийн дараа нэлээд олон хүн нэлээд олон нэр дэвшигт яг энэ төрлийн хуулийн заалтын дагуу торгуулсан юм билээ. Тэгээд торгуулнаас харахад харьцангуй өндөр байгаа шүү дээ. 10 сая төгрөг гэдэг чинь нэг хүний хувьд бол бас өндөр юмнууд. Тэгээд нэр дэвшигчдэд маш олноороо яг захиргааны шүүх рүү хандсан. Тэгээд шүүхүүд бас янз янзаар л үзээдсэн. Тэгээ нөгөө одоо тэр нэр дэвшигч болгон үндслэлийг гаргаж ирж тайлбарлаж байгаа юм ч гэсэн одоо янз янз байгаа юм л та. Жишээ нь Марлагийн өнөөдрийн ярьдаг кейс дээр бол би угаасаа ингээд анханасаа нэгээгүй учраас те бүртгүүлээгүй. Тэгээд ингээд нээггүй байвал төрлийн хуулиар торгуулна гэдэг одоо зохицуул байхгүй гэж нэг талд ярьж байгаа. За тэгээд та бүхэн бас арай өөр үндэслэл сонирхож байгаа юм бол яг үнтэй төстэй маргаан бас бидний нөгөө case information sheet гэдэг хэргийн мэдээллийн утас гэдэг legal data дээр 7 хоног болгон ороод явж байгаа. За тэнд бас нэг хэргийн мэдээллийн утас орсон байгаа. За тэр дээр бол жишээлх юм бол яг төрлийн хуулийн төрөүний заалтыг тайлбарлахдаа төрлийн хуулийн заалт нөгөө ерөнхий англи марлаа түрүүн ярьжсэн шүү дээ. Нөгөө
бүртгүүлэх. За тэгээд дараад нь тэр нөгөө аудитаар шалгагдсан нөгөө тайлан байлангаа хүргүүлээгүй бол гэдэг ерөнхий заалт байгаа гэд. За тэгвэл тухайн одоо нөгөө хэргийн мэдээллийн хуудас дээр бид эдийн оруулж исэн нэг дугаарт бол юу гэж маргасан бэ гэд. Тэгэхээр би дараад нь нөгөө зарчлынасаа бүртгүүлээгүй ч гэсэн дараад нь яг нөгөө тэр тайлан байлангаа тэгээ бүх дансны хуулга муулгаа бол сонгол ерхий ороор аудит хийлгээд ингээд өгсөн. Тэгэхээр ингээд энэ шаардлагатай хангагдсан гэсэн үг ээ гэж маргаж исэн нэг тохиолдол бол гарсан. За тэрэн дээр мэдээлэл усын дэд шүүхээс энэ бол бүртгүүд тэгээ дансаа бүртгүүлнэ гэдэг нь ингээд анханасаа тэр хүний дансанд явцсан хяналтыг тэ ингээд хэрэгжүүлээд явах боломжийг бий болгож байгаа юм тусдаа үүрэг ээ. Тийм учраас энийг одоо бүртгүүлэх байгаа нь буруу байна гэж шийдвэрлэж байсан. За тэгээд өнгөрсөн удаагийн одоо сонгуульд эртээ ийм кейсүүд айгүй олон гарч ирсэн учраас энэ удаагийн сонгуул дээр бас хүмүүс энэ дэс сургамж аваад ер нь бол нэр дэвшигчд маань бүгдээрээ яг зардлын нэг дансаа нээгээд түүнийг бүртгүүлээд явж байгаа байх гэж найдаж байна тийм үлдсэн журмын тэгээд тэгээ нөгөө Марла түрүүн ярьжсэн нөгөө сонгуультай холбоотой маргаанууд хайгаад бас хайсан гэж ярьжсэн. Тэгээд миний бас зүгээр ажигласнаар сонгуультай холбоотой маргаанууд айгүй цөөхөн ер нь бол байх шиг байдгийн. Яагаад тэгэхээр нөгөө ингээл сонгуульч болоод л өнгөрчихөж байгаа шүү дээ тий. Тэг яг нөгөө энэ мэтийн тийм болоод л өнгөрчихөж байгаа. Тэгэл зүв одоо тэр дунд ингээд юмнууд гарч байгаа ч гэсэн зүв буруу гэдгийг нь ингээд нөгөө маргаад явхад хугацаа бага байдаг учраас ч гэх юм уу те нөх олон маргаан гардаггүй юм шиг санагдсан. Гэхдээ сая миний одоо яг харж байгаа нэг сонирхолтой маргаан яг үзээд явж шиг байгаа. Тэгээ тэр нь одоо гэсэн үг шүү дээ. Нөгөө одоо гэсэн үг. Хэвлэлээр ч гэсэн нэлийн шуугаад байгаа. Та бүхэн мэдээ болвол Номтой Баяр гээд хүн ямар эвсэлж үлээ дээ нэг эвслээс чагсаалтаар нэр дэвшиж байгаа юм билэ. Тэгээд тэр хүн болохоор өмнө эрүүгийн хуулийн 23 дугаар бүлэгт заасан хайн хандах гэдэг гэмт хэрэг үйлцэн шүүхийн шийдвэрээр тогтоогдоод тэгээд ял идэлж одоо хугацаанд дуусаад ингээд юу яаж байгаа. Тэгээд энэ удаагийн сонгуульд нэр дэвшгээр материалаа өгсөн чинь сонгуулийн ерөнхий орон болохоор улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 29-9-т ямар шаардлага байдаг вэ гэхээр авилга албан тушаалын гэмт хэрэг үйлцэн нь шүүхээр тогтоогдсон байх юм бол нэр дэвшгийг хориглоно гэдэг ийм заалт байд юм байна. За тэнгууд тэр хүнийг болохоор хайн хандах гэдэг гэмт хэрэг нь бол энэ авилга албан тушаалын гэмт хэрэг дотор хамаарч байгаамаа гэж ерөөхдөө үзсэн юм шиг байна. Сонгуулийн ерөнхий ороо яг энэ заалтыг одоо ишлээд нэр дэвшгээр бүртгэхээс татгалзсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээр яг хуулийн ямар маргаан явж ийн вэ гэд тэгэхээр авилга албан тушаалын гэмт хэрэг гэдэг жааш тээ. Тэгэхээр гэмт хэргийг зохицуулж байгаа одоо хууль чинь эрүүгийн хууль гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ эрүүгийн хуулиас ямар гэмт хэргийг авилга албан тушаалын гэмт хэрэг гэж ийн вэ гэд ингээд хайгаад үзэхээр 2015 онд батлагдаад 2017 оноос мөрдөгж байгаа эрүүгийн хууль дээр болохоор 22 дугаар бүлэг нь авилгын гэмт хэрэгүүд гээд байгаа. За тэнгуут харин яг гэмтүүд орно гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд нөгөө дотроо хид хідэн гэмт хэргийг хуульцлаа. Тэнгүүд албан тушаалын гэмт хэрэг гэдэг тодорхойлолт бол яг 2015 оны эрүүг бол тогтоосоо байхгүй. Тэгэхээр энэ албан тушаалын гэмт хэрэг гэдгийг те сонгуулийн тухай хууль заасан байгаа албан тушаалын гэмт хэрэг гэдгийг ер нь юуг ойлгож байгаа юм бэ гэдг нь жоохон тодорхойгүй гэсэн үг. За нэг тайлбар нь болохоор 2002 оны эрүүгийн хуульд болохоор одоогийн энэ 2015 оны эрүүгийн хуульд заасан байгаа авилгын гэмт хэрэг гэсэн гэмт хэрэгүүдийн одоо 2002 оны хууль дахь нэршил нь болохоор албан тушаалын гэмт хэрэг гэж байсан юм билээ. Тэгэхээр ядгүй одоо тэгээ зүгээр нэг юм хүмүүсийн хоорондоо ярьдаг гэх юм уу эсвэл энэ 2002 оны хуулиасаа одоо юм хууч хамааралтайгаар одоо авилга албан тушаалын гэмт хэрэг гэл ингээд яригддаг энэ ярианы хэллийг сонгуулийн хуульд юу н оруулаад хуульчилсан юм тий. Танаа нь бол эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг заасан авилгын гэмт хэргүүдээ хэлээд байгаа. Гэхдээ нэг юм ярианы хэллэгээр ч юм уу за эсвэл 2002 оны эрүүгийн хууль 2015 оны эрүүгийн хуулийн яг нэг өөр нэрлэлсэн байгаа нэршлээ нийлүүлээд сонгуулийн хуульд оруулсан юм уу гэдг нь одоо гэдэг нэг тийм нэг бодол байгаа. Нөгөө талд за авилгын гэмт хэрэг гэдэг нь бол угаасаа тодорхой эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг заасан гэмт хэргүүдийг хэлж байгаа. Албан тушаалын гэмт хэрэг гэдэг нь эсвэл тэ эрүүгийн хуульд заасан байгаа нийтийн албан тушаалтан үйлчдэг буюу субъект нь нийтийн албан тушаалтан байдаг гэмт хэргүүдийг хэлж байгаа мó гэдэг нь юм тодорхойгүй. Тийм тэгээд ерөөхдөө сонгуулийн ерөнхий ороо бол юу гэд үзчихэж байгаа юм бэ гэхээр
22 дугаар бүлэгт заасан гэмтэргүүд нэмэх нь 23 дугаар бүлэгт заасан гэмтэргүүд орно л гэж үзээд татж байгаа мэн гэж ойлгосон. Тэгээд энэ хүн болохоор нөгөө сонгуулийн ерхий хорооны шийдвэрт нь гомдол гаргаж байгаа байгууллага нь болохоор нөгөө захиргааны хэргийн давзаалт гашны шүүх энэ сонгуультай холбоотой маргаануудыг анхаарчны журмаар шийдвэрлэдэг. Тэгээд тийшээ бол нэхэмжил гаргасан байгаа мэлээ. Гэхдээ яг нэг бас хуулийн нэг юм юу байна, gap маягийн байна гэж харж байгаа нь юу вэ гэд тэгэхээр сонгуулийн ерхий хорооны шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор сонгуулийн ерхий хорооны шийдвэрт одоо нэхэмжил гаргаж болно захиргааны давзаалт гашны шүүх рүү гэж байгаа хгүй хуулийн процессыг харахаар тэгээд нөгөө шүүхийн шийдвэр давзаалт гашны хугацаа орно шүү дээ тий одоо. Тийм. Тэгвэл цагааны эргийн давзаалт гашны шүүх 30 хоногийн дотор шийдэх ёстой. Гэхдээ шаардлагатай гэж үзэх юм бол 10 хоног сунгаж гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ чинь хамгийн зав үргэлжтэй тий. Тий 47 хоногийн дараа тий шийдвэр гарах одоо захиргааны шийдвэр гарч ирнэ. Захиргааны шүүхээс шийдвэр гарна гэсэн үг шүү дээ тий. Тэгээд яг одоо бодохоор чинь сонгуул нэг 20 хоногийн дараа болох гээд байдаг. Тэгэхээр энэ чинь ингээд хурдандаа 37 ч юм уу тий. Тийм. Хамгийн хурдандаа 37 хоногийн дотор шийдлээ гэж бодоход 30 хоногийн дотор шийдлээ гэж бодоход хүртэл сонгуул адил хэдийн өнгөрцөн байх гэдэг шүү дээ тий. Тэгэхээр одоо сонгуулийн ерхий хорооны шийдвэрийг магадгүй шүүх энэ бол юу буруу байна гэж шийдэх юм бол тэр шүүхийн шийдвэр хэрэгж хамаарч боломжгүй болчихж байна. Тэр хүний одоо нөгөө сонгогдох эрх зөрчигдчихлөө ч тий хэрвээ гэх юм бол тийм. Тэгэхээр энэ чинь тэгээ сонгуулиудаас бүр атлист 14 хоногийн өмнө тэгээ сонгуулийн сурчлагаа эхлэхээс өмнө ч юм уу те энэ маргаанууд ингээд эцэлдэгдээ шийдвэрлэгдэх ёстой гэсэн үг штэ. Тэгээд одоо энэ үний чинь нэр юу гэдэг тэр нөгөө юм ордог ч юм уу саналын хуудас дээр бичгтээ тэр нь бэлтгэгддэг хугацаа хэрэгтэй гэдэг ч юм уу те. Тэгэхээр бас энэ одоо сонгуультай холбоотой энэ процесс донд хүний энэ гомдол гаргах одоо хугацаанууд бас яг ийм бусад одоо сонгуул болох хугацаатайгаа уялдах одоо шаардлага бас байна гэж энэ маргаанаас хараад байгаа. Тэгээ одоо юу болох нь бас харж л бай. Яг анхнаасаа зохицуулалтын жоохон тодорхой бус тий жоохон сонгуулийн ерөнхий хороо өөрөө яаж тайлбарлах нь гэдгээс жоохон хамааралтай ч юм уу хууль тогтоогч жоохон тодорхой бус хийснээс бас үүдэлтэй юм байна л та. Үүнтэй холбоотой ер нь бол яг нөгөө подкастын төгсгөл тайлт мэдээлэл өгье гэж бодсон нь энэ нөгөө улсын хурлын сонгуулийн тухай хуульд чинь яг үндсэн хуульд бол заасан мэт юм билээ шүү дээ. 19 оны өөрчлөлтөөр ороод нөгөө сонгуул болохоос яг одоо өдөр сонгуул болохоос нэг жилийн өмнө сонгуулийн тухай хуульд ерөнхийдөө өөрчлөлт орохыг бол хариулсан байна. Тэгэхээр бүр нэг жилийн өмнө сонгуулийн тухай өөрчлөлт орж байгаа гэсэн. Тэгээд харсан чинь одоо яг энэ 41 улсад байгаа улсын хурлын сонгуулийн тухай хууль жилийн өмнө ч одоо 2023 онд гэсэн үг шүү дээ. Ер нь сүүлийн өөрчлөлт нь орсон. 3 удаа өөрчлөлт орсон мөлий. Хамгийн сүүлд 7 сарын 7-нд өөрчлөлт ороод. Гэтэ энэ бол нэг тийм том биш. Харин 2023 оны 6 сарын 16-нд болохоор нөгөө нэг одоо сонгуулийн бидэд чинь нэг шинэ тогтолцоонд ороод байгаа шүү дээ. Энэ жил чинь холимог тогтолцоо гэдэг энэтэй холбоотой айгүй их тийм том өөрчлөлтүүд бол хийсэн мөлий. Тогтолцоотой холбоотой те ямар тогтолцоогоор явах юм нөгөө хэдэн гишүүнийг тэдээс сонгоно нөгөө 126 гишүүнээ 78-48-д сонгоно гэдэг ч юм уу те тэрнтэй холбоотой тэр өөрчлөлтүүдээ хийсэн байлээ. Тэгээд надад зүгээр сонирхолтой санагдаад ганц хоёр юу кейс дуртай гэж бодсон нь жишээлбэл нөгөө нэг чагсаалтаар төвшүүлэхдээ нам эвслээс чагсаалтаар нөгөө нэр төвшүүлэхдээ хүйсийн харьцаа бол нэгийг харьцах нэг байна шүү гэдэг тийм зохицуулт бол шууд байгаа юм байлээ. Тэгэхээр 48 хүн гэдэг чинь одоо 24 эмэгтэй 24 эрэгтэй хүн байх хэрэгтэй байна л та энэ сонгуулийн тухай зааснаар одоо яг нам эвслийн чагсаалт ямар байгаа бол та тэрийг бас сайн мэдэхгүй байна тий. Бас ажиглуулт юм нэг байх хэрэгтэй юм шиг байгаа. За тэгээд энэ нөгөө сонгуулийн заалтын данстай холбоотой кейс ярьсных энд болохоор хальт өөрчлөлт орсон нь юу вэ нөгөө энэ кейс төр чинь жишээлбэл нөгөө 20-оос доошгүй үеийн өмнө төрийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй гэдэг шүү дээ. Нэг сонгуулийн хоногоос 20-оос доошгүй өмнө. Тэгсэн чинь энэний 5 хоногоор багасгасан байлээ. 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн дэд байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх юм үүрэгтэй болсон юм байна лээ шүү. Тэрөө манай сонсогч нар дунд маань ч юм уу тий. Эсвэл сонсогч нарын маань одоо иргэн тойронд энэ удаагийн сонгуульд нэг дэвшиж байгаа хүн байх юм бол сонгуулийн зарлын данснаа бүртгүүлэх хэрэгтэй байх нэ. Энэ нь 15-аас доош хоног байх нэ гэдгийг бол зөв жигсэн подкаст хаан төгсгөлд бол сануулчихъя. Угаасаа сонгуул ярих дуусах баха тий энэ одоо угаасаа ингэж
амар том сэдв байх. Угаасаа надад нэг хэлмээрээ санагдаад байдаг юм аа. Одоо энэ жил жишээлбэл ингээд 126 хүн бид нар усын хурал сонгох байгаа те. Тэнгүүд өмнө нь дурсамжлын ингээд нам эхлүүдээс нэр дэвшин, би дааж хүмүүс нэр дэвшин гэсээр байгаа баг ингээд 1000 гаруй хүн нэр дэвшиж байгаа гэж шүү дээ. Гол нь ингээд 1000 гаруй хүнтэй бид нар одоо баг нэг 14-7 хоногийн дотор за яг хаа сарын наа ингээд хайлт тасаалтыг мэдчихлээ гэхэд энэ хүмүүс чинь бүртгэх хэсэг шийдвэрийн саяхан энэ 7 хоногт гарлаа те. Тэнгүүд бид нэр яг тэр хүмүүсийг бүгдийг таньж мэдэж чадах юм уу те. Хэнийг сонгох хэсгээ яг тэр хүмүүстэй ингээд хангалттай мэдэх сонгуулийн сурталчилгааны хугацаа байгаа мó гэдгээр бас би болж байгаа эргэлдэж байгаа. Тэгээ энэ хугацаа ер нь жоохон сонгох хэвээр юм шиг надад санагдаад байдаг шүү дээ. Тэгээ өмнө нь яг нөгөө хугацаануудаа дахиж ингэж нэг хараад одоо хооронд нь гэсэн уучлах шаардлага гарч штэ тий саяны жишээний сул. Харин тийм хүм санагдсан да. За тэгээд төгсгөл нь сонгуулаа өгцгөө гэж хэлээд дуусахгүй яах вэ? Яахтай юм болоо. Сонгуулийн сурталчилгаа хийхээр тэгээд нөгөө хүн амьтантайгаа танилцаарай. Манайх их тоохгүй хахалтаа. Гэтээ нөгөө манайх бол нөгөө сонгуулийн сурталчилгааны санал авахгүй. Манай яг нөгөө саналууд ирж байгаа. Подкастын зүйл хүмүүс ч явж тэгээд хэлсэн саналууд. Тийм. Тэгээ янз бүрийн хүмүүсээс бол ирж байгаа. Энэ удаагийн дугаараар байгаа шүү гэдэг. За ийм байлаа. За тэгээд сонгуультай холбоотой янз янз юмнууд хамт хэмжээ ярьлаа. Тэгээд энэ дугаарыг маань энэ хүртэл сонсон та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Тэгээд төгсгөлнөөс дахиад сонгуулаа өгцгөөрэй гэж хэлээд дуусгая. Баяртай.